За өнөөдөр хичээл маань Киркоффын дүрм. За Киркоффын дүрм маань бол ямар тохиолдолд хэрэглэдэг вэ гэхээр нэгээс дээш за 2 3 4 гэсэн батарейнууд ороод ирэх үед хэрэглэгддэг дүрм байгаа. За дээрэс нь маш олон хүрээ үүсгдэг. За эндээс харах юм бол биднэрт бол ингээд нэг битүү хүрээ байна. За дараагийн тохиолдолд маань болохоор ингээд нэг битүү хүрээ харагдаж байна. За мөн гадна талаар нь яг ийм битүү хүрээ байна. За энэ битүү 3 хүрээнд дэр за энэ Киркоффын дүрмийг хэрэгжилж болно. За тэгэхээр үндсэн Киркоффын 1-р дүрм маань бол гүйдлийн дүрм байдаг. За гүйдлийн дүрм маань ямар тохиолдолд гарч ирж байгаа юм гэхээр ерөнхийдөө бол цэник хадгалах хууль дээр бол гарч ирж байгаа. За энэ дэр бол занглааны цэг сонгож авъя бид нар. Ямар нэгэн занглааны цэг рүү орж ирж байгаа гүйдэл. За тэгвэл түүнээс гарч ирж байгаа гүйдлийг харъя. За энэ дэр бол бид нар төсөөлөх юм бол усны урсгалтай ерөнхийдөө бол ижлэхэн. За I1 гэсэн гүйдлээ, энэ I2 гэсэн гүйдлээ, энд I3, I4, I5 юу болох вэ гэхээр гүйдлүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү гэж. За ямар үед тэгтээ тэнцүү гэхээр орж иж байгаа гүйдэл, занглааны цэг рүү орж байгаа гүйдлийг нэмэхээр сонгож авъя. За тэгэхээр энэ хоёр гүйдэл маань бол нэмэг тэмдэгтэй. За нөгөө 3 гүйдэл маань бол юу болох вэ гэхээр гарч байгаа учраас сөрөг тэмдэгтэй гэсэн үг. За ингээд үзэх юм бол I1 нэмэх нь I2, за хасах нь I3, хасах нь I4, хасах нь I5 гэсэн гүйдлүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү гэж үзнэ гэсэн үг. За нэгсний 1-р дүрм маань гүйдлүүдийн дүрм байна гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ бодлогон дээр бол гүйдлээ сонгож авна. За энэнгээр гүйж авах гүйдлийг хэдүүлээ I1 гэдэг гүйдлийг сонгож авъя. За энэнгээр гүйх гүйдлээ I2 гэсэн гүйдэл сонгож авъя. Харин 3 дахь гүйдлээ ингээд авчих юм бол болохгүй. Яг тэгэхээр занглааны цэг рүү битүүрчж байгаа гэсэн үг. За тэгвэл эндээс бол яг үгээр I3 гэсэн гүйдлийг бид нар доошоогоо нэг талаар орсон гарсан гүйдэл байх ёстой гэдгээр сонгож авнаа. I3. За тэгэхээр энэ дээр бол яг үгээр бид нар энэ гүйдлийн чиглэлийг бидний занглааны цэг дээр өөрсдөө сонгож байна гэсэн үг. Тэгэхээр I1 гэдэг гүйдэл маань бол ерөөсөө энэ нуцаар тэр чигтээ I1 гэсэн гүйдэл гүн. За I3 гэсэн гүйдэл маань бол тэр чигтээ энэнгээр гүн. За энэ цэнхрээр зурж байгаа хэсэг маань. За I2 гэсэн гүйдэл маань бол яг үгээр энэ уцаар тэр чигтээ I2 гэсэн гүйдэл гүнэ гэсэн үг. Ингэсний цэнгийн урсгал хөлгөн болж байна. Тэгэхээр энэ I2 гэсэн гүйдэл маань энэ эсрэг үзлэр гүн, энэ батарейгаар гүн. Энэ I1 гэсэн гүйдэл маань болохоор энэ эсрэг үзэл. За тэгээд энэ батарей гэх мэтлэнгээр яг гүнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар гүйдлийг сонгож авч яана гэсэн үг. За тэгэхээр энэ бодлогон дээр бодоход бол гүйдлийнхаа Киркоффын дүрмийг ашиглах юм бол I1 дээр нэмэх нь I2, за хасах нь I3 тэнцүү тэг гэсэн тэгшлэлийг бичнэ гэсэн үг. Тэг гэсэн тэгшлэл бичнэ. За Киркоффын 2-р дүрм. За 2-р дүрм маань бол юу байх юм гэхээр хэлхээнд дэх хүчлүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү гэдэг дүрмийг ашиглана. За хүчтэл гэдэг маань юу юм бэ гэхээр бидний хувьд цахилгаан хөдлөх хүч буюу батарей орно. За дээрэс нь унах хүчтэл буюу IR-ын үржир. Тэгэхээр батарей дээр унах хүчтэл за тэгээд эсрүүцлэр унах хүчлүүдийн нийлбэрийг яг бид нар тэгтээ тэнцүү гэж бай гэсэн потенциал. За тэгээд А потенциал нь Б потенциалаас их гэсэн үг. За тэгэхээр гүйдэл бол бид нар бол ийшээгээ баруун гар тийш гүйж гинэ гэж төсөөлье. За тэгэхээр бид нар хүрээнд дөр бол чиглэл сонгож авдаг. За энд бол 2 хүрээ, битүү хүрээ, 3 битүү хүрээ байгаа. За энэ 3 битүү хүрээн дээр бид нар өөрснөө чиглэл сонгоё. Тэрнийх нь 2 дээр нь сонгож авъя. За энэ дотор талд нь бол энэ цагийн зүүнний дагуу. За энд бол мөн адил цагийн зүүнний эсрэгч сонгож авч болно, дагууч сонгож авч болно. Яасан ч болно гэсэн үг. За энэ дээр бол хэдүүлээ эсрэгээр сонгоод авчи. За энэ хүрээний чиглэлтэй үл яах вэ гэхээр чи өөрөө сонгоно. Энийг үл яг сонголтоор гарч ирж байгаа шүү. За тэгвэл сонгож авсан чиглэл маань бол энэ дээр бол ийм байсан гэж үзье. Нэгсний энэ цэнхэр бол сонгосон чиглэл. Нэгсний хүрээний буюу энэ сонгосон чиглэлтэй гэсэн. За ингээд үзэх юм бол юу болох вэ гэхээр А-аас Б потенциал руу гүйдэл гүн буюу энэ потенциалын ялгуур маань унах хүчтэй болно. Унах хүчтэй. За энэ хүрээний чиглэлтэй давхцчих юм бол хасах IR нэгс энэ дэр хүчтэй унжина гэсэн. За энэ дүрмийг баримтлах нь байна. За нөгөө тохиолдолд болохоор
бид нар А потенциал за энэ Б потенциал авч үзье. За ингээд эсэргүүцэл байгаа гэж үү. За энэ дээр бол ямар нэгэн R гэсэн эсэргүүцэл байгаа. Нийсний гүйдлийг эсэргүүцлээр хөгжүүлэхээр хүчтэй болж байна. За тэгвэл гүйдлийн чиглэл маань за бид нар магадгүй ийм гээд өөртөө бодлон дээр сонгоцсон байна гэж үү. За гэтэл хүрээний чиглэл маань энэ сонгосон. Хүрээний сонгосон чиглэл. За ингээд үзэх юм бол энэ бол яг уу гэхээр AR-ын үржүүр маань энэ хүрээний чиглэлээс зөрж байна. Нэгсний гүйдлийн чиглэл энэ хүрээний чиглэлээс зөрсөн тохиолдолд юу болох вэ гэхээр А-гаас Б потенциалыг хассан ялбар маань нэмэг тэмдэгтэй байна гэсэн үг. AR-ын үржүүр нэмэг тэмдэгтэй. За ингэж үзэх нь байна. Нэгсний энэ дээр эсэргүүцэл R байна гэсэн үг. За тэгэхээр бид нар бол юун дээр хэрэгжилж байна вэ гэхээр AR-ын үржүүр сонгосон чиглэлтэй чинь таарж явах юм бол эсрэг тэмдэгтэй зөрж их юм бол энэ дээр яг нэмэг тэмдэгтэй байна гэж ашиглана гэсэн үг. За батарей буюу цахилгаан хөдлөх хүч маань бол арай хурдаа. Яг эндээс бол батарей авч үзье. За энэ А потенциал, энд Б потенциал. Энэ урт нь нэмэх, богино нь хасах. За батарей бол энэ Е гэсэн эпсилон цахилгаан хөдлөх хүчтэй. За батарей маань бол нэмэхээс хасах руу гүйдлийг хүлэх гэж оролддог гадна тал руугаа. Тэгэхээр бол эндээс бол яг нэмэхээс хасах руу гэж явна. За сонгосон чиглэлээ харъя. Сонгосон чиглэл маань чиний батарейны чиглэлээр таарч явах юм бол энэ Е буюу цахилгаан хөдлөх хүч маань нэмэх тэмдэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр А потенциалаас Б потенциалыг хасна. Энэ Е маань нэмэх тэмдэгтэй гарч ирнэ гэсэн үг. Нэсний батарейнаас арай өөр байна гэсэн үг. Юу эсвүүслээс арай өөр эсрэгээрээ. За тэгвэл А потенциал сонгож авъя. За тэгээд төлөө ингээд батарейгаа эргүүлж нэмгийн ингээд гэсэн ингээд за тэгэх юм бол урт нь нэмэх, богино нь хасах байгаа. Батарейны чиглэл бол нэмэхээс хасах руу гэдэг гадагшаа явна. За тэгэнгүүт сонгосон хүрээний чиглэл чинь батарейны чиглэлд зөрөөд ороод ирэх юм бол энэ дээр бол юу болох вэ? Тэгэхээр сөрөг тэмдэгтэй болно гэсэн үг. Нэгсний А потенциалаас Б потенциалыг хасна сөрөг эпсилон байна гэсэн үг. За тэгэхээр энэ дүрмийг бол ашиглана. За тэгээд хэлхэнд унах хүчлүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү гэдгийг баримтлана гэсэн үг. За тэгэхээр үндсэн 2 дүрм байх нь нэгдүгээр дүрм маань бол гүйдлүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү, дараа нь хүрэндэх хүчлүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү. Хүчтэл гэдэг маань батарей болон буюу цахилгаан хөдөлгөөч болон унах хүчлүүдийг ярих нэ. Унах хүчтэл дээр тэмдгүүдийг яг ингэж сонгох нь цахилгаан хөдөлгөөчдөр тэмдгүүдийг ингэж сонгоно гэсэн үг. За тэгэхээр бид энд бодлого өгсөн байна. Энэ бодлогон дээр бид нар 2 хүрээ сонгож авсан. Магадгүй 3 дахь хүрээч яг сонгож авах болно. За тэгвэл энэ дээр Киркоффын дүрмээ ашиглая. За тэгвэл энд цэнхрээр бол бид нар хүрээний чиглэлийг сонгосон байгаа. За тэгвэл энэ батарей 14 вольт гэж байна. Энэ 14 вольт маань энэ хүрээний чиглэлээс зөрж байгаа учраас энэ 14 вольт маань бол сөрөг тэмдэгтэй. 14 вольт маань бол сөрөг тэмдэгтэй. За алийг баримталж гэнэ үү гэхээр энд дүрм болчихно гэсэн үг. Энэ болчихно гэсэн үг. Батарейны чиглэл хүрээний чиглэлтэй зөрөх юм бол батарей сөрөг. За энийг авлаа. За дараа нь энэ хүрээнд дахиад нэг батарей байна. 10 вольтын батарей. За энд бол бас хүрээний чиглэлтэй зөрж байна. За нэгсний батарей бол яаж байгаа гэхээр нэмэхээс асруу гадагшаага ингэж явуулна. За тэгэхээр хүрээний чиглэлтэй бол яг зөрчиж байна. Энэ дээдлийн хүрээний чиглэлтэй зөрж байгаа. За зөрөх учраас 10 вольт маань бол сөрөг тэмдэгтэй болно гэсэн үг. 10 вольт маань сөрөг 10 вольт. За тэгээд энэ А2 гэсэн гүйдэл маань энэ 4 амраг гүйж байгаа. Өмнө бид нар эхлэхэд ярьжсэн тийм. Энэ А2 гүйдэл маань ингээд үзэх юм бол энэ 4 амраг байна. За тэгвэл 4 амраг чинь А2 гэдэг гүйдэл маань хаашаа байх юм бэ? Энэ А2 гүйдэл маань энэ хүрээний чиглэлээр давхцаж байна. Нэгсний ингэж орж ирээд ингээд ороод ирж байна гэсэн үг. Энэ хоёр давхцаж байгаа. Хүрээний чиглэл давхцах юм бол юу болох вэ гэхээр унах хүчт маань сөрөг утгатай болдог. Энийг харна. Энэ дүрмийг баримталж байна гэсэн үг. Энэ дүрмийг баримталж. За тэгвэл
I2-ыг үрчгэн хасах нь I2-ыг үрчгэн 4 Ом байна гэсэн үг. 4 Ом. За тэгээд дээрэс нь юу болж байгаа гэхээр энэ хүрээнд дахиад энд 6 Ом эсрүүцлэн 6 Ом эсрүүцлэн I1 гэсэн гүйдэл маань энэ хүрээний чиглэлээр зурж байна. Зурж байгаа учраас энэ дүрмээр баримтлан тийм учраас нэмэх болно гэсэн үг. I-арын үрчүүр нь нэмэх. Тэгэхээр I1-ыг үрчгэн 6 Ом. Тэгээд нэмэх тэмдэгтээ I1-ыг үрчгэн 6 Ом. За ингээд бид нар тэжтгэлийг үүсгэж хөглөхөөр тэнцүү тэг гэж бичнэ гэсэн үг. Тэнцүү тэг. Эхлэлийн дундах хүчлүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү. Ингээд энэ хүрээнд хоёр ширхэг батарей байна. Хоёр ширхэг эсрүүцэл байна. Хоёр ширхэг батарей маань болохоор хүрээний чиглэлдээ зүрх юм бол сөрөг, эсрүүцэл маань зүрх юм бол нэмэх, дагуу байх юм бол хасах байна гэсэн үг. Батарейнаас мөн хүчлэн тэмдэг ялгаатай сайн санаарай. За дараагийн хүрээ байна. Дараагийн хүрээнд болохоор ерөөсөө нэг л батарей. За энэ батарей маань болохоор за хэдүүлээ хүрээний чиглэлийг арай өөрөөр аваад үзье. Хүрээний чиглэлийг энд ингэж юм бол нэгсний батарей бол нэмэхээс хасах руу ингэж гүйлгүүлгэн. За тэгэхээр ингээд явах хүрээний чиглэл хоёр бол яаж юм гэхээр давхцаж байгаа. Давхцаж байгаа учраас эерэг тэмдэгтэй байна гэсэн үг. За би хүрээний чиглэлийг өөрчилчихлөө шүү. За ингээд 10 вольт. За тэгээд энэ 6 Ом эсрүүцлэр I1 гэсэн гүйцэлгүүн энэ I1 гэсэн гүйцэлгүүн хүрээний чиглэлтэй давхардж байгаа учраас сөрөг утгаа байна гэсэн үг. За тэгэх юм бол 6 Омыг үрчгэн I1 буюу I1-ыг үрчгэн 6 Ом. За дараагийнх нь I3 гэсэн гүйцэл маань бас энэ хүрээний чиглэлтэй давхцаж байна. 2 Омор гүйх гүйцэл маань тэгвэл бас сөрөг утгаа байна гэсэн үг. I3-ыг үрчгэн 2 Ом. За ингээд бидэрт бол 3 систем тэгштэл бичнэ гэсэн үг. Гүйдлийн тэгштэл за Киркоффын 2 дүрм ингээд бичих бидэрт үл мэддэгч бол 3 байна. Систем тэгштэл маань бас 3 байна. Ингээд бид нар бодлогыг бодож болно гэсэн үг. За эндээс бид нар ерөнхийдөө гүйдлийг олчих юм бол хэлхээний ерөнхий чадлыг олж болно. Тэгээ он хүчлүүдийг олж тодорхойлж болно. Ерөнхийдөө бид нар асуудлыг ер нь шийдэж байна гэсэн үг. Гүйдлийг өдөрт олсноор. За тэгвэл энэ бодлогыг бодохын тулд илүү хэлбэрхнаар бодож болно. Бид нар нэгжүүдийг орхиж болно. Энэ систем нэгжээр явж байна. Вольт, Ом. За ингээд бодоход энэ бол цаанаа бол нэгж бол байгаа. Гэтэ бид нар нэгжийг төр орхижээ. За тэгэх юм бол энэ дэр бол I3 гэсэн гүйдэл маань I1, I2-ын нийлбэр. За нөгөө талаас бол бодлогыг айтайхан болгох юм бол энд бол хасах 24. За тэгээд хасах нь 4I2. За нэг нь 6I1 гэд тэгшлээ илүү хэлбэр болгож байна. За энд бол бас тэнцвүүдийг байгаа. За тэгээд 10 тэнцүү 10 хасах нь 6I1 хасах нь 2I3 гэд нэгжүүдийг хаяад бид яг математикийн ингээд бодлого утж байна гэсэн үг бол мэдрэжтэй систем төртөл. За эндээс ингээд харах юм бол юу болж хөглөр. Энийг бид нэр авчиад доош нь орлуулчих. За эсвэл нэмэх аргаар маш олон арга бол бодож болно тий. За энийг ингээд орлуулчих. За ингээд орлуулах юм бол хоёр үлэмжтэй систем төртөл болно. 24 хасах нь 4I2 нэмэх нь 6I1 тэнцүү тэг. За 10 хасах нь 6I1. За хасах 2-аар хаалт задлана. За тэгэх юм бол хасах 2I1 хасах нь 2I2 тэнцүү тэг. За юм бол. За энд бол I1-үүдийг хооронд нэмэгдэжээ. За тэгэх юм бол энд бол 8I1 болно гэсэн үг. 8I1 хасах нь 2I2 тэнцүү тэг. За одоо эндээс I1-ийг олъё. I1-ийг олохын тулд энэ доотлогын тэгшлэлийг хасах 2-оор үржүүлчих. Хасах 2-оор үржүүлээд хооронд нь нэмж. За ингээд бодох юм бол юу болчих вэ гэхээр энд 4 болж ирээд тэгээ энэ хоёр хоорондоо хураач. За ийм болтол. За тэгэнгүүт юу болох вэ гэхээр
хасах 20 болоод хасах 20 дээр хасах 21 гэхээр хасах 44. За I нөгөөд нь бол юу гарч ирэх вэ гэхээр 6 дээр нэмэх нь 8 16 буюу 22 болно. Нэмэх нь 22. Нэг гарч. За тэнцвүүдийг. За эндээс I1 маань бол юу болох вэ гэхээр I1 бол за 2 тал дээр 44 нэмчихье. За тэгэх юм бол 44 нэмээд 22 тавах юм бол 2 ампер гараад ирнэ. За энэ олсны тэгшлийг билээ доош нь нэг энэ тэгшлэлд оруулчихъя. За тэгэх юм бол I2 гараад ирнэ. За тэгвэл юу болох вэ гэхээр хасах 24, хасах нь 4I2. За нэмэх нь 6 бүрчгэн 2. За тэнцүү тэг. За эндээс юу болох вэ гэхээр хасах 24, хасах 4I2. За нэмэх нь 12. За тэнцүүдийг болно гэсэн үг. За эндээс ингэ бодох юм бол хасах 4I2 гэдэг маань хасах 12 тэнцүүдийг болно. За эндээс I2 маань хасах 3 ампер болно гэсэн үг. За энэ дээр бидний бодлогон дээр энэ хасах 3 гарлаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бидний анх сонгож авсан чиглэл биш байсан байна. Ерөөсөө ийшээгээ 3 ампер гүйдэлгүйж хийсэн байна л гэсэн үг. За тэрнээс биш бодлогондоо эргүүлээд энийг нэмэг тэмдэг болгоод засаж явахгүй шүү. Тэрийг сайн хараарай. За ингээд бид нар I3-ыг олъё. I3-ыг олох юм бол I1 дээр нэмэх нь I2. За I1-ийг олсон 2 ампер. За нэмэх нь сөрөг 3 ампер. За эндээс ингээд бодох юм бол сөрөг 1 ампер байна гэсэн үг. За тэгэхээр яг үндсэндээ бид анх чиглэлээ хэрвээ ингэж авсан бол I2-ыг ингэж авсан бол энэ 3 ампер. За I1-ийг ингэж авсан тохиолдолд энэ бол 2 ампер. За тэгэхээр доошоо биш дээшигээ I3 хүрсэн гүйдэлгүй хөстэй байсан байна. Энэ нь болохоор 1 ампер байсан байна гэсэн. Гэхдээ бид нар энэ одоо сонгож авсан эрэг тэмдгээр бодлогодоо бодохгүй зөвхөн яг энэ хасах 1 ампер, хасах 3 ампер гэдгээр л цаашдаа гүйдэл олно гэсэн. Жишээлбэл энэ хоорондох потенциалын ялгуурыг олъё. Энэ потенциалын ялгуурыг. За тэгэх юм бол А дээр гэсэн цэгийн потенциал байлаа гэж үтээ. За тэгээд Д гэсэн потенциал бидний сонгож авсан хүрээний чиглэл маань яг дээрээ болохоор ингэж явчихна. За энэ хэсгийг харъя. Д хүрээний чиглэл маань доош. За тэгэх юм бол энэгээр бол бид нар I3 гэсэн гүйдэл маань ийшээ байна гэсэн үг. За тэгэх юм бол их потенциалс бага потенциал руу гүйдэлгүн тэгвэл DC-хаас хасах нь AC-ийн потенциал тэнцүү. За энэ хоёр хүрээний чиглэл давхцаж байгаа учраас I3-ыг үржих нь R гүйл нь 2 он. За гэхдээ энэ нь өөрөө сөрөг тэмдэгтэй. За ингэж бодох юм бол D-гээс AC-ийн потенциалын ялгуурыг олох юм бол V D-гээс AC-ийн потенциалын ялгуур хүчтэй болно. За энэ нь хасах тэмдэгтэй хасах 3 хасах 1 ампер. За үржих нь 2 он. За эндээс ингэ бодох юм бол эндээс 2 вольт гэх мэтлэнгээр тэмдгийг нь явна. Энэ бид нар сонгож авсан энэ анхныхаа тэмдгээр бодлогондоо авч явна гэдгийг сайн хараарай.